Сайн байцгаана уу архим үзэгчдээ та бүгд Eyes Global-ийн нээлттэй ярилцлагын нэвтрүүлэг үзэж байна. Студид Батал Бадаев ажиллаж байгаа. Өнөөдөр зоочин маань Монгол улсын гавьяат тамирчин дэлхийн мастер Бямбын Цэгмэт. Сайн байна уу? Сайн байна уу? За, та нар ажил сайн уу? Тийм сайн байна шүү дээ. Таныг хэлж байгаа. Энэ юм та 3 медальтай ирсэн тэмцээнээс буссан байна шүү дээ. Чи дөнгөж саяхан л. За, энэ юу энэ шагналтай шаваад ирсэн баймаа ах маань. За тэгэхээр саяхан одоо Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хотод дэлхийн одоо мастеруудын мастер гэхээр 30-аас дээш насны тамирчид байж байгаа. За. Эрэгтэй эмэгтэй 1000 тамирчин оролцсон, 62 оны 1000 гаруй тамирч оролцсон. Ийм тэмцээн болсон. Эндээс би одоо огцон мөргөлтөөр нэг медаль, түлхэлтээр нэг медаль, нийлбэрээр бас медаль авч байгаа. За ахны энэ юунд үзэгчдэд хэлье. Энэ ямар спортын төрлийн тэмцээн болсон? Энэ хүндийн өргөлт. Хүнд өргөлт. За. Би бол ерөөсөө бас хүндийн өргөлтөө хүн. За. Хүндийн өргөлтөөрөө би ч одоо Монголын одоо ууган гавьяат мастер. Тий. За энэ юунд медаль ярьж өгөөрэй энэ. Харжигнаад. Анхан удаан медалийн ямар медаль вэ? Энэ нэг нь огцон өргөлтийнх. За. Нэг нь түлхэлттэй өргөлтийнх, нэг нь нийлбэрийнх. Хэрвээ нийлбэрээрээ тэр олон улсын нэг бүр жагсаалт байдгийг. Жил болгон өөрчлөгдөж байдаг. Тэр жагсаалтыг биелүүлсэнд бол 3 дахь медаль өгдөг юм байна. Тэгээд би 3 медаль авчихсан. Монголоос та ганцаараа хаваасан байна уу? Үгүй манай Монголоос чинь нийт 7 эрэгтэй хүн орсон. За. Хэдийн настай хүмүүс вэ? 2 нь алтан медаль авсан, 2 нь мөнгөн медаль авсан. Тэр нь хэдийн настай залуушил байгаа шүү дээ. За одоо би чинь нэмэх 85 гэдэг насанд орж байгаа юм. За тэр нэг хүн маань алтан медаль авдаг нь бол 70-аас дээш насны. Бас өндөр настай. Нөгөө нэг хүн 80 хүртэл насны. Ямар өндөр настай хүмүүс үү? Бас нэг нь 55 настай. За монголчууд чанга байна шүү дээ. За. Тийм юм болж байгаа. Тэгээд дэлхийн одоо мастеруудын тэмцээн гэдэг тийм сайхан юм болдго юм л да. 10 хоног явна. 2 дивизион дээр өглөөний 9-оос орой 9 хүртэл. Тэгээд 1000 тамирчин. Бүгд лхээс. Талан нэмэгтэйчүүд, талан эрэгтэйчүүд зөвхөн эрэгтэйчүүдийн нэрсэн жагсаалтанд энэ байгаа. Энэ одоо 500 гаруй хүний нэр байгаа. Энд одоо бүх оролцсон хүний. Бүгд орсон хүмүүс ээ. 500 нэр байна уу? 500 гаруй нэр. Та нэр бас байгаа. Сонин байна. Оролцсон хүн болгоных нь. Тий. За тэгээ би бол юм байгаа. Ерөөсө багаасаа хүндийн өргөлтөөр хичээлсэн. Хэдийн насаас? 17 тайхсан. За. Тэгээд эн чинь юу байсан юм? Монголд анхлан хүүхдийн секс байгуулагдсан 57 онд. Дугуйлын төмөр өргөлтийн. За. Тэгэл тэрэнд ороод 59 онд би Москвагийн нэрнж тэмцээнд явж ирсэн. Улсаа дэлгэл сурагч мөртлөө. За. Тэгэл тэрнээс хойш оюутан байхдаа дээд сургуулийн одоо аварга болж исэн. Тэгэл спорт хаяагүй. Төмөр зүйн дээд сургууль сурж исэн. Инженер болж ирээд бас нэг хэсэг бэлтгэл хийсэн. Тэгээ сүүлдээ яг дарга цэрэг болонгуудаа завгүй болоод бэлтгэл хийж чадахгүй болоод тэгээд тэтгэврт гараад эргээд хүнд өргөлтөнд орсон. Ахны хэдийгээд өргөн өнөө. За тэгэхээр чинь өргөлт чинь би 2 төрлийн юмар явж байгаа. За. Хүндийн өргөлт. За хүндийн өргөлтөөр чи би медалууд авчил байсан л да. Гэхдээ алтан медаль авдаг нь энэ удаа би бүр ангатгаар удаа авч байгаа юм. Хэдий килограмм өргөт? Энэ бол жоохон дөө 85 тэснэс нэг хэдхэн цөөхөө юм өргөн. За цөөхөн гэсэн хэдийгээд юм бэ? За нэг 30-40 юм л байна. За нөгөө power lift-нд бол их өргөн. За. Би чинь хондоо суулт гэхэд нуруунд дараа жин 50-аад босно. Миний дэлхийн рекорд 220 байгаа. Бурхан яваа. Даталт гэдэг нь дорос анги датал нь 195. Бурхан яваа. Тэр рекордыг бол олсоо дэвдсэн. Тэр нэг үхрэх юм л шүү дээ тий. За тийм баг тийм. За тэгээ би чинь power lifting-ээр
дэлхийн рекордыг 89 удаа тогтоосон юм. За. Тэрнээс 36 албан ёсны сайтад холбоодын сайтад байсан юм. За тэгээ одоо тэрнээс 19 нь үлдээлээ. Миний нэр дээрээс одоо бас рекорд байна. 13-4 он тогтоосон. За power lifting-ээр би чинь Монголоос хамгийн анхлан дэлхийн авар болсон юм. 2011 онд Канадад болсон дэлхийн аварт би. За тэгээд энэ Монгол би энэ хамгийн анхлын дэлхийн шилдэг мастер болсон юм байна. 14 онд Америкт. Энэ дан говцтой. Энэ одоо энэ ямар хоттой болсон юм бэ? Энэ Флорида мужийн West Palm Beach гэдэг газар. Тэгээ энэ одоо үзэн муутай боловч энэ бол хамгийн мундаг. Монголд би анхдгаар удаа энэ өөрөө жиндээ одоо ерөөсөө тэр чинь ингээд 49 насны өмсөдөд би хамгийн дээд амжилт үзүүлсэн байхгүй юу. Ах минь та олон улсаар явсан байна уу? Жуулчтан байна. За би чинь нэг 4-7 тэнгис нэг 25 орноор очсон. Нэг 50-60 хотоор явсан байдаг. Тэгээд идэхтэй ганцхан спорт бас нөө төмөр зумд ажиллаж байхдаа бас ажиллаараа бас явж ирсэн юм. За спортын яшмны хэсүү юм уу биш юм уу? Яхав тэгэл спорт чинь хүний тэгээ сонирхол доо. За хэцүү байлгүй яах вэ? Их гэмтэн штэ. За гэмтэл гэж нэг айхтар юм байна. Та гэмтсэн байна уу? За гэмтсэн. Гэмтгэрээ яаж гэмт юм? Тэгэл одоо янз янз эхлээд ер нь залуудаа бол надад өвдөөгүй юм байхгүй дохой мөр ингээд мөр өвдөөгүй болчин шөрмөсөл бараг байхгүй. Сүүлд одоо бол би хоёр өвдөг мөр гэмтэлтэй юм байна. Тэгээд гэмтэл авлаа гэд эдгээлхэс би гэмтэл болчих одоо болиё гэдэг юм тамирчин чинь тийм байдаг байхгүй юу. Тэрсэл тийм. Энэ тамирчин болохын төлөө хүмүүс ямар шаналтай байх ёстой юм? За тамирчин гэдэг чинь ер нь тэгээд ийм л да. Хүн их хатуужилтай болж байгаа. Барагтай юмыг дэвсвэртэй хатуужилтай болж. Тэгээ барагтай юмыг бол за ерөөсөө төвчл өнгөрөө шүү дээ. Энэ өвчин гэмтлийг бол тэгэл давн туулж байгаа юм. Та нийт хэдэн ялал шагналтай юм бэ? Шагнал уу? Тий. Тэгэхээр чи би дэлхийгээс 24 алтан медаль авсан. За тэрний 12 нь дэлхийн аваргын шалгаруулалт тэмцээнээс. 12 нь дэлхийн цомын тэмцээнээс. Азийн тэмцээнээс 11 алтан медаль авсан. Би бусад медаль нь бол тоолохгүй байгаа юм л. Улсын медаль тоолохгүй дээ. Тоолохгүй ч яах вэ? Тэгээд заримдаа тийм медаль авч л байдаг гэхдээ. За. Тийм. За. Та энэ спорт хэрхэн орсон бэ? Тэгэхээр чинь юу яасан юм аа? Чинь 57 онд Улаанбаатарт энэ юуны хүүхдийн хүндөөргөлтийн дугуйлан байгуулагдсан. Гунгаа гэж багшийн. Тэнд орсон. Эхлээд тэр чинь 50-60 хүүхэд байсан. Тэгэл нэг 2-7 хоногийн дараа 20-30 болоод тэгэл цөөрсөөр агаад тэгэл би тэндээс л гараад ирсэн юм баг. Сурагч байхдаа л байсан. Тэгээ өөр 59 онд Москвагийн нэр тэмцээнд бас орж исэн юм. Тэгээ хамгийн анхлаа би ч одоо юмны их олон анхлагч хүн байгаа юм л да. Хүндөөргөлтийн анхан дэлхийн аварга 66 онд Берлинд дэлхийн аварга. Би бас тэнд анхааралцсан. За power lifting-ийн дэлхийн аварга хамгийн анхлан 2010 онд Чехад болоход би бас хамгийн анхлан тэнд орж ирлээ. Гэх мэтчлэн. За юуны power lifting-ээр бол анхны дэлхийн аварга 2011 онд Канадын Сант Катринс хотод болсон тэмцээнд би жинтэй хамгийн анхлан төрүүлж Монголоос дэлхийн аварга гэдэг цолыг анх авсан хүн баг юм. Ах минь та насандаа тамирчид өссөн хүн байна уу? Дотч л байсан ш залуудаа. Архив барсан уу?
аригч нэг уухгүй гэхдээ Ахгүй юу? бас ажил хийж явах ч уужээсаа бас. За. Уучлаарай. Жохон нар тий. Жохон жижиг бас уужээсаа балгаж ирсэн. За. Тэгээ ажил хийж явах чинь зочлын зүйл нэг үед чи манай төмөр зам амчс барих нэлээд балгадаг байсан шүү дээ. Тий. Тэгээ найз нөхдөөд нийлэн нариг нь хагасдан сойдор уулзсан. Тэгээ тийм хийж лээ. За. Тэгтээ тийм их айхтар уухгүй зөө. Энэ төмөр хийж байгаа үедээ тэгэл амсахгүй шүү дээ. Сэмэл аха. Энэ юм спорт гэж юм бэ? Энэ хүндийн үргэл гэж юм бэ гэж маань тодорхойгоор ярьж өгөөч. За хүндийн үргэлт чинь нөгөө ингээд хоёр юм байгаа юм. Хүндийн үргэлт, хүчээр үргэлт гэдэг. За. Хүндийн үргэлт нь бол дээр үед 3 төрөл байсан. Шахалт, огцом, түлхэлт гэдэг. Одоо цөөл 72 оноос хойш шахалтанд хасагдаад огцом, түлхэлт хоёр. Тэгээ нийлбэр. Нөгөөх power lifting гэж байгаа юм да. Тэгээд хүчээр өрөх. Тэр чинь бол бас 3 төрөлттэй. Суулт, шахалт, таталт гэдэг. Тэгээд энэ юм хүндийн өргөлд гүрнээс таваас юм дэмждэг юм уу? Яаж хөгжиж байна вэ Монгол дээр? За одоо яах вэ тэгэл. Эхтэйчүүд нь бол тэгээд одоо таархан байгаа. За хүүхнүүд нь илүү амжилттай байгаа одоо бол. Зүгээр одоо насан туршидын үед бол залуучууд нь за ахмадууд нь бол яхаа тэгээд бас дэлхийгээс одоо манай ахмадууд чинь дэлхийд 100 гаруй медаль авсан алтан медаль. Ийм байна. Тэг ахмад нь бол зүгээр насан туршид нь бол эрэгтэйчүүд нь тааруул да. Хүүхнүүд нь айгүй манайш 2 ч хүн говьят болсон байгаа. Баярмаа ангач цэцэг гээд. Ангач цэцэг чинь дэлхийн авар болсон шүү дээ тэр чинь. Тухайн жиндээ. Олимпиад орсон 4-р орсон. Баярмаа бол Олимпиад 10-т орж исэн юм бичвэртэй. За энэ хүндийн өргөлднө Монгол дээрээ ирэв дитээ юм уу? Хүндийн өргөлт тэгээд ер нь бол Монгол хүн бол юу яах хэвээр энэ power lifting хүндийн өргөлт энэ ерөөсө Монгол хүнд бол таарах спорт. Ялангуяа хүчээр power lifting бол их сайн болж байгаа юм. Манайхан ч одоо 5-6 говьяатай болцсон дэлхийн рекорд тогтоож эхэлсэн байгаа шүү. За тэгээд та яаж цэнгэлдэг вэ? Өдөр бүр цэнгэлдэггүй. 7 хоногт 3 удаа. За бэлтгэл хийдэг юм да. Юу хийдэг юм бэ цэнгэлэхдээ? За тэгээд тэр чин төлөвлөгөөтэй л дөө жич төлөвлөгөөтэй. За тэмцээнд яаж бэлтгэхээс хамаарат юу хийх үү тэгэл тэр чин эхлээд техникийн бэлтгэл хийн дараа нь хүч хурд одоо уян хатны тасгалууд хийдэг л дээ. Янзаараа. Ах минь та олон шагналтай хүмүүс байна шүү дээ. Олон медаль те дэлхийн, Азийн гэдэг. Улс улсын гэдэг. Хамгийн чухал таны шагнууд ямар вэ? За хамгийн чухал гэхэр чинь би бол одоо энэ л байгаа юм да энэ. Өөрөөр хэлбэл 40-оос дээш насны за тамирчдын дунд энэ дан говцтой гэдэг дээр би юу авсан. Тэргүүлсэн. За тэр чин тусгай жич коэффициентаар гаргачдаг. Сая манай дэлхийн аваргадаар бол жишээлх юм ерөөсө бүх хүнийг дугаарлуулцдаг. Би чинь сая 364-т орж байгаа шүү дээ. 500 гаруй хүний дунд. Тэгтэл чинь 90 настай хүн 550 оноо аваад төрүүлчихэж байгаа шүү дээ. Ой 500 хүн дотор. Тэгээд би одоо яагаад тэр дэлхийн их мастер биелүүлэх гэдэг нь гэхээр дэлхийн их мастер биелүүлэх юм бол энэ 500 хүн дотор эхний 10 талаар нь тийм энэ үзүүлэлт юм байна. Тэгээ би бол одоо эх жил энийг бол хийнэ гэж бодож байгаа. Энэ жил бол хий гэж бодсон бас яах вэ? Тэгээ багшгүй бэлтгэл бас яахан буруутаад яахан тэгээд эдэргэнд орсон ч юм уу да нэг тиймэрхүү маягтай. Би их сайн биш байсан. Тэгээд би бол тэр их мастер хийж чадаагүй. Мастер нь бол ийлүүлсэн юм байна.
За ах минь та өндөр настай хүмүүс байна шүү дээ тий. Тэгээд нэг хэдэн нас хүртэл спортоор хичээлэхийг хүмүүс зөвлөж байна та. За тэгэхээр ингэж байгаа бас одоо ард наагуй ч одоо 92 гарцсан. За цэрэнд болгоор хөнгөт 90 нас 92-тай шүү дээ ард наагуйч. Гүйлтэй. Манай хөндөө өргөл 90 настай хүн төрүүлж гэн гэж бодлоо. 500 хүн дотор төрүүлж шүү дээ. Ой. Тэгэхээр чи өрөв мэнд муу байхгүй юу? гайгүй юм байна. Бас тэгж эрүүл мэнд муу гэж болохгүй юм байна. Ер нь тэгэл бэлтгэлээ хийж байх юм байна л да. Хүн хөдөлж лээвэл тэгээд байх юм. За хөндөө өргөлт бол ерөнхийдөө залуу насны үед бол нэг 40-од наснд л одоо амжилт гаргадаг. 30 гээд 20 гээд 40. Дээдл нь 42 настай дэлхийн аварга болж исэн хүн би. 45 настай хамгийн дээд амжилт үзүүлж исэн хүн баримт байгаа. За одоо бол дэлхийн одоорөөсөө 30 40 юм 40-ээр тэгээд мастер гэдэг болчихж байгаа та. 30-аас дээш одоо мастер авах болчихж байгаа. Ах минь та залуудаа их нь даргын явсан хүн шүү дээ. Төмөр харгаа дээр инженер явсан, дэпогээ даргын явсан. Тэгэхээр та яаж заваа олдог байгаа вэ нэ? За тэгэхээр чинь одоо эн чинь гэж байгаа шүү дээ. Ажил спорт хоёр одоо нэгдэхгүй ресторч. Тий. Тэр үед социализм их сайхан юм байсан юм шиг улсын шигшээ байсан мөртлөө нэг бол ажиллаа хий, нэг бол бинтэрэ хийгээд байсан байхгүй тэр үед чинь. Тэгэл яг хүний сонирхолтой болохоор тэгээ хийгээл байгаа юм. Тэгээ жинхэнэ одоо мэрэгжлийн тамирчин болж чадахгүй юм л да. Албан ажилтай хүн бол. Тэгээ сонирхчийн юм аягаар бэлтгэлээгээл ингээ явж байгаа. Мэрэгжлийн тамирчин бол ерөөсөө тэгээ ажил хийгээд спорт хийнэ гэж ядаа мэдхгүй хэцүү. Тий. Хэцүүтэй илэрч. За тэгэд тэмцээнд төрүүлэхэд юу хэрэгтэй вэ? Таны боломжоор. Бэлтгэл хийх хэрэгтэй. За. Тэгэл хоол хүнс тэгэл бас олон юм шилтгаална л да. Тэгэл хоол хүнс витамин одоо ийм нөхцөл. Тэгээ одоо чинь одоо энэ ахмад тамирчид бол их юу яаж байгаа шүү дээ. Хэцүүл бэлтгэл хийх газар олддоггүй шүү дээ. За. Тэгээд л одоо ч бас бараг л мөнгө зөнгө авахгүй л. Тэгээд тийм болчиход байгаа шүү дээ. Тиймэрхүү. Тэгээд энэ удаад бол яг манай Оронган гэдэг спортын байгууллага намайг жилийн одоо бэлтгэл хийх нь одоо тийм юу гэсэн. Тэгээд би энэ Оронгангийнхаа нэрийн өмнөөс дэлхийн тэмцээнд бас орсон юм байна. Тэгээ сөлдөлөд дуулуулахдаа энэ футболког хүмүүсээ дуулуулсан юм байна. За тэгээд энэ таны футболкт тэр талаас бас юм гэж байна. Энэ бол тэмцээн дээр дэлхийн одоо би түрүү хэлсэн шүү дээ 3 дахь медаль нь. За. Энийг авахар ингээд ийм дэлхийн авраг гэсэн ийм наадаг юм өгч байгаа. Тэгээ би энийг ингээд наачсан. За ах минь та номуудаа бадсан байна. Энэ номоо үзүүлээрэй. Энэ юу тухай бичсэн ном вэ? Тий би нодон жилийн тэгээ энэ бол миний шүлэг ном байгаа. Энэ одоо бараг 20 30. Та яруу найраг гэж юм уу? Шүлэг бичин штэ. Онгод ороод ирэхтэл. Тэгээд эн чинь бол юу яаж байгаа? Энд бол нэг ямар баясгалтай хүн бэ? За 110 шүлэг байгаа. 110 мөрт байгаа. За тэгээд би энэ хөндөө өргөлтийн ийм түүхийн ном бичсэн. Түүхийн ном бичсэн үү? Энэ одоо ангадгаар одоо ноднон би гаргасан. За. Ах минь та өөрийнхөө анхны удаагийн тэмцээнээ санаж байна уу? Саналгүй. За ямар тэмцээн болсон байгаа вэ? За эхний 2 тэмцээнд чинь нэг нийгэмлэг аварга би дандаа 0-т байсан. За. Тэгээд нэг байр ижсэн нийгэмлэгүүдийн аварга гэх тийм тэмцээн. За. 58 оны 5 сард болж ирсэн. Тэр нь Улаанбаатар дээр болсон. Тэнд би төр Улаанбаатар би. За. Тэгэхэд би төрүүлж ирсэн.
За тэгээд та энэ ялалтын мочид танд ямар санагддаг вэ? Биеийн тэмэрч хүний хамгийн гол юм чи ялах. За. Ерөөсөө төрөмжтэй юм юм аа. рекорд тогтоох. Тий. Ерөөсөө тэр шүү дээ. Гол зорилго нь тэрнийтэл л явж байгаа шүү дээ. Ялгадажгүй хүн тэмцээнд орохгүй шүү дээ. Тий. За тэгээд ерөөсөө одоо чинь улсынхаа далбааг өргүүлэх, төрийн дуулаад дуулуулах тэр ч одоо их сайхан багтай. Тамирчин хүн тэгээд одоо ингэж байгаа ш ядар зүдэрсэн боловч нэг ялаад сүлд дуулаад дуулуулах тугаар үлдсэн байх чинь тэгээ ядаргаа гарч байгаа ш. Тэр хүмүүнийг ерөөсөө нэг тийм сэтгэл санааны тааламж авч байгаа. Тэн дээр л өнөө гоё тааламж. Одоо үгээр хэлэхэд хэцүү тийм юм болдгийм л да баяр цэнгэл болж байгаа. Өндөр сэтгэлтэй бахарлаж харагдаж байгаа. За ах минь TV ялагдахда хүн яаж мэдэрдэг юм бэ? Ялагд бас заримдаа тэмцээнд би бол нөө хүндийн өргөлтөөр болохоор надад бол медаль онц биш. За. Дэлхийн рекорд тогтоо. Би чинь 2002 онд Мельбурнд болсон дэлхийн мастеруудын тоглолтын дээр дэлхийн рекорд өргөжсэн. За. Монгол хүн дэлхийн рекорд өргөж болдгийн гэдгийг үзүүлсэн юм байна. Тий. Тийм. За тэгэл тэрнээс хойш ерөөсөө рекорд л тогтоохын төлөө. Тэгээ хүндийн өргөлтөөр аваа явж идэл чинь гинт өвдөг одоо бэртээд. 2007 онд тэгээд байж идэл чинь power lifting одоо хүчний өргөлтийн сайхан юм гарч ирээд тэнд харсан чинь тэнд дэлхийн рекордыг эвдэж болж байгаа байхгүй юу. Тэгэл рекорд төрлөө шилжээд орцсон 2012 оноос. За тэгвэл ерөөсөө одоо дэлхийн рекорд тогтоон авраг болно гэхэд ерөөсөө хамгийн гол чухал нь дасгалжуулагч л их чухал да. Би ч одоо жаргал сайхан гэж сайхан багштай байсан. За. Тэр багшийнхаа эрчимэл тэгээд power lifting гэдэгт ороод тэнд одоо тийм амжилт гаргасан тэр. Тэгээд одоо яаж яг миний тогтоосон 89 рекордоос 37 дэлхийн холбоотой сайтад бичээстэй байсан. Тэгээ одоо тэрнээс 19 нь үлдсэн байна лээ. Миний хагас нь эвдэж чадаагүй л яагаад. Суул гэхэд чинь л одоо тэгээ чинь манай power lift чинь бас дотроо бас 3 төрөлт чинь бас учиртай. Говцгүй өргөлт, дан говцтой өргөлт, давхар говцтой өргөлт гэдэг юм. Бас 3 янз байдгийг. Тэгээ тэрэнд нь давхар говцтойд нь миний рекорд одоо 216. Дан говцтойд нь 220. Бас тийм л байна. Тэгээ одоо тэр нэвдэгдэгөө суулт байж л энэ одоо. Тэгээ би л тэр үед бодож ирсэн. За миний рекордыг лав надаас нэг 10 дүүл хүн байтах бах та гэж. Тэр 10 дүү хүнд насанд хүрч ирэхээр тэгтэл таталтай рекордыг бол надаас 8 дүү хүн тогтооцсон Орос хүн. Их сайхан рекорд тогтоосон. Тэгэхээр би одоо боддог бол тэр хүнд баяр хүргэмээр байгаа юм. Тэгээ миний рекордыг эвдчихээр бас баярлдаг юм байна. Тийм юм уу? Тийм байна. Гэхдээ яахаа тэр хүнийг одоо бахархаж байгаа шүү дээ. Миний рекордыг эвдчихгээд. Тий. Болж иггүй тэр хүнд баяр хүргэмээр байгаа. Тэгдэг юм байна бас. Ямар санг юм бэ? Тийм. Тэгээд миний рекордыг эвдчих гэж. Суултуудын рекордыг бол эвдэж чадахгүй байгаа. Гэхдээ монгол хүн бол миний хөлөх сайтай шүү дээ. Монгол хүн чинь хөлөх сайтай. Тэгээ хүндийн өргөлт гэдэг чинь хөлөөр өргөдөг байхгүй даа хүн бол. Тийм л юм байна. Ах минь энэ Монголын залуу тамирчид энэ хүндэн өргөлтийн спортын тэдэх хүмүүст итгэмээр байна. За тэгэхээр ерөөсөө юм байна. Яагаад одоо нэг олигтой амжилт олохгүй байна вэ гэхээр багш байхгүй. Мэргэжлийн багш байхгүй. Мэргэжлийн багш гэдэг чинь шал өөр. Тэгээ одоохон жишээлбэл одоо манай хүнд өргөлт гэхэд 2000 оноос хойш нэг л хүүхэн гаттад 1 жилийн курс төгссөн. Өөр төгссөн байхгүй. Хуучин одоо элерсээр л явж байгаа.
Да. Тэгэл одоо гадаад төгсчээс улсууд нь бүгдээрээ тэтгэрт гарчлаа. Дотооддоо төгсөн ганц нэг хэдэн хүн л одоо байгаа юм. Одоо сүүлийн ганц нэг нь зарим нь бүр сургууль төгсөөгүй хүмүүсүүд тасгалж хийж байгаа шиг байгаа маа. Тэгэхээр тэрний чинь бол ер нь дэлхийн төвшөнд гарахад бол мэрэгжлийн тамирчин байж дэлхийн төвшөнд гарна шүү дээ. Ер нь бол гэж л одоо хүн бодох хэрэгтэй. Гэхдээ мэрэгжлийн тамирчныг яаж бэлтгэх вэ гэдэг чинь өндөр мэрэгжлийн хүн хэрэгтэй. За надаас улсууд асуудгийн та хэдэн шавьтай вэ гэж. Би нэг л шавьтай байсан. Миний шав ганцхан спортын мастер бас. Гэхдээ хэд хэдэн шавнар байсан л да. 1 2 дугаар зэрэг илүүс ганцхан мастер билүүлсэн. Тэгэхээр би яадаг байхгүй юу? Та тасгалжуулагч хийх үү гэдгийг би чадахгүй гэдэг. Би хийлэх мастер л болгоно. Тэрнээс цааш явуулж чадахгүй. Миний чадал дээр оюун мэдлэгтэй. Тэгэхээр чинь өндөр төвшний мэдлэгийн мэдлэгтэй тасгалжуулагч л сайхан хөгжүүлнэ л дээ. За ахмын манайг нэг төрөлд нэгэд дуслаа. Тэгэхээр та залуучулдаа Монгол ард түмэндөө өрөнгөө хүсэл өрөнгөө өгөө инээрөө хараад ихлээрээ шууд тий. За тэгэхээр та энэ студийнханд баярлалаа намайг энд ярилцаж өгсөн явдалд. За тэгээд одоо хүндийн өргөлтийнхэн пауэрлифтийнхэн залуучуудаа хэлэхэд ерөөсөө төсвөртэй өвдлээ хавдлаа бэлтгэл дасарлаа юм дутлаа гэж бодлогоор л бэлтгэлээ сайн хийж явах хэрэгтэй. Хүн бэлтгэл хийжээ зүтгэжээж л амжилт хүрнэ шүү. Нэг амжилт гаргасан хойно дараа нь тэгээд тэр чинь өөрөө ч аваа явчихдаг. Нэг эхний удаа нэг амжилт гаргачвал дараа нь тэр чинь тэрэндээ хүн шунаад ерөөсө тэрнээсээ бухарчлахаа олчих. Ингэдгийн. Тийм учраас эхнийхээ одоо нэг амжилтыг сайхан бэлтэж яагаад ингээ гаргаар гэж л одоо хэлий. За тэгээд ер нь бүх залуучууд бүх хүмүүс ганцхан төмөр өрдөг ус биш. Ерөөсөө нэг спортоор хичээлжээ, хөдөлжээ, явж бай, гүйж бай. Ийм л байна. Гэхэд өгөөдөө ирүүл мэнд. Би одоо хондол 85 6 хүрсэн байхад гайгүй л гэж намайг олсоо тэгээд идэх шүү дээ. Зарим шүүгчнэр бол та одоо 80 хүрсэн юм уу гэж асууж идэг. Гэх мэтчлэн тэгэхээр спортоор хичээлнэ гэдэг чинь хүнд эрүүл мэнд сайн сайхныг өгч байгаа. Хүндэт үзэгчдээ та бүгд нэлээд ирсэлга Eyes Global телевизэн сувгаар үзлээ. Студид ажилласан Батболын Багдаевсэд хөвч. Өнөөдөр манай зоочинд бүгд Монголд мэдээж Монгол улсын гавьяат тамирчин дэлхийн мастер Бямын цэгмэд баярлаа. За, дахин уулзтраа. Эртээ эрүүл мэнд яваарэ. Баярлалаа.